За сайн байцгаана манайхаа өнөөдрийнхөө хичээлээ тавтан морил. Тэгэхээр өнөөдрийнхөө хичээлээрээ 5-аас доош насны хүүхдийн хоолтон дээр юу юуг анхаарах ёстой талаар ярилцъя. Ер нь бол 1 нас хүрсэн хүүхэд бол гэр бүлийнх нь гишүүд хийгээд идэж байгаа хоолноос бол идээд явах бүрэн боломжтой болдог. Тэгэхээр 1-ээс 5 насны хүүхдүүд ер нь бол тийм тусдаа хоолны дэглэм ч юм уу гэр бүлээсээ тусдаа хоол хийх шаардлагагүй. Тэгэхээр гэр бүл нь өөртөө угаасаа эрүүл хоолтой байх юм бол тухайн хүүхэд бол эрүүл хооллоод явах бүрэн боломжтой гэсэн үг. Яг энэ удаагийн хичээлээр бол 5-аас доош насны хүүхдийн хоолтын талаар бол бүр тийм дэлгэрүүлж ярихгүй. Одоо эцэг одоо асар хамгаалагчийн зүгээс анхаарах шаардлагатай зарим нэг зүйлсийн талаар бол товчхон бүгдээр яриа явчих. Тэгэхээр хүүхдийн өсөлт хөгжлийн хамгийн чухал үе болохоор яг энэ амьдралынх нь эхний 1000 хоног гэдэг. Гизэнд одоо бүрлдэж өсөж хөгжиж байгаа 47 хоног, төрсний дараах эхний 2 жил ороод тэгээд энэ хугацааг бол амьдралын эхний 1000 хоног гэж хэлж байгаа. Яг энэ амьдралын эхний 1000 хоногт хүүхд эрүүл зөв хооллоод яг тэр одоо суур шимт хижээлээ зөв аваад тэр эрүүл зөв хоолтын суурь зөв тавигдчих юм бол ирээдүйд одоо том биетэй өндөр нуруутай болж өсөж хөгжих хүсэлт нь хэвэн явагдах бүх суурь нь тавигддаг гэсэн үг. Жирэмсний энэ 47 хоногийн хугацаанд тэгэхээр тэр амьдралын эхний 1000 хоног нь бол ингээд яваад эхэлж байгаа шүү дээ. Жирэмсэн байх хугацаанд одоо гизэнд бүрлэж байгаа хүүхдэд тэгэхээр яригдах хамгийн чухал зүйл бол хэвийн жинтэй байх асуудал байгаа. Тэгэхээр яг тухайн 7 хоногтой таарсан тэдэн жин нэмсэн байх хэрэгтэй гэдэг тийм график байдаг. Тэгэхээр тэрийг яаж мэдэх вэ гэхээр зүгээр өрх болгон сумын эмнэлэгтээ очиод анхан шатны эмнэлэгтээ очиод тэгээ эмчийн хяналтанда орох хэрэгтэй. Эмчийн хяналтаа огт таслахгүйгээр иргэсэн тухайн цаг болгонд нь заавал эмчтэй очиж үзүүлчих хэрэгтэй. Тэгэхээр эмч маань одоо таны жинг хэмжээд таны ургийн өсөлтийг хянаад явах боломж бол тэгэхээр бүрдэнэ. Тэгэхээр эмч маань одоо жишээ нь жин сайн нэмээрээ одоо хүүхэд чинь дутуу жинтэй яваад шүү. Эсвэл одоо жингээ бангт нэмээрээ хүүхэд чинь илүүдл жинтэй болоод эхэлж шүү гэдэг эмч маань угаасаа сануулад явцдаг. Яг энэ жирэмсэн байх хугацаанд хит баг жин нэмж болохгүй, хит их жин нэмж болохгүй, яг таарсан жингээ нэмээд явах нь бол хамгийн чухал гэсэн үг. За тэгэхээр та бүхэндээ би одоо интернетийн орчинд ороод тэгээд өөрсдийнхөө хэдийн хэмжээний жин нэмэх ёстой. Би одоо хаана явж ийн гэдгийг яаж мэдэх вэ гэдэг талаар үзүүлье. За тэгэхээр юун түрүүнд Google руу ороод Pregnancy BMI Calculator гэж бичээ хайчин. Тэгээ аль сайт руу н орж болно. Одоо энэ жирэмсэн үеийн биеийн жингийн индексийг бодох гэсэн үг англиар. За би өөрийнхөө мэдээллийг оруулаад харуулъя. 47 хоногт яг төрөх үедээ ямар байсан бэ гэхээр биеийн өндөр бол 1.57 байсан. Тэгээд жирэмсэн болохоос өмнө 54 кг жинтэй. Яг төрөх үедээ бол 64.5 кг жинтэй байсан. Тэр Twins гэд ихэр үү гэдэг дээр нүгүү гэдгийг сонгоно хэрвээ ихэр биш бол. За тэгээд энэ график дээр харагдаж байна л да. Төрөх үедээ яг нэмсэн миний жин ямар хөстэй байсан бэ гэхээр 65.3-аас 69.9-ийн хооронд бол нэмсэн тэм хүчинтэй байх хэрэгтэйсэн. Гэтэл би бол яг 800 г жин ер нь бол дутуу нэмсэн. Тэгэхээр нэмэх ёстой жингээсээ ер нь жоохон бага жин нэмсэн гэсэн үг. Тэгтээ яг азар манай хүү бол 3.600 яг хэвийн жинтэй төрсөн л дөө. За тэгээд доошлуулаа харах юм бол энэ 7 хоног болгон хэдэн грамм жин нэмэх ёстой вэ гэдэг ингээд 7 хоногоор нь шатлаад харуулсан байгаа. 47 хоног хүртлээр өөрийнхөө хэдэн жин нэмэх ёстой ингээ хараа хянаа явах боломжтой. Төрөх үед бол хүүхдийн жин хэвийн жин ер нь бол 2 хил 500-аас 4 хилийн хооронд гэж үздэг. Бүрэн тэлттэй 37-оос дээш 7 хоног тэгээд төрсөн хүүхд 2.5 хилээс бага жинтэй байх юм бол ер нь бол жин багтай дутууд жинтэй төрлөө гэж үзнэ. 4 хилээс дээш жинтэй төрөх юм бол илүүдэл жинтэй төрсөн гэсэн үг. Тэгэхээр яг энэ амьдралын эхний 1000 хоногтой энэ яг эрүүл жиндээ хүүхдэд төрүүлэх нь их чухал. Монгол улсын хувьд 2017 онд улсын хэмжээнд хийгдсэн судалгаагаар бол нийт төрсэн ээж нарын 5% нь хүүхэд нь 2.5-аас бага хилтэй дутуу жинтэй төрсөн. 12.6% нь 4 хилээс илүү буюу илүүдэл жинтэй төрсөн гэдэг судалгаа бол үр дүн гарсан. Дутуу жинтэй төрөх гэхээс илүү илүүдэл жинтэй 4 хилээс дээш жинтэй төрүүлээд байгаа энэ явдал бол Монгол улсад бол арай илүү одоо асуудал болоод байгаа гэсэн үг. За тэгэхээр жирэмсний үеийн зөв хоолтын талаар бол дараагийн хичээлүүд дээр бүгдээр дэлгэрүүлээд ирээ. За тэгээд хүүхэд эрүүл жинтэй, хэвийн жинтэй төрчлөө гэжтэй. Төрсөн цагаас нь 2 нас хүртэл хүүхдээ юу юм дээр анхаарах вэ гэхээр за Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгтэй бол
6 сар хүртэл нь хүүхдийг дан хөхөөр хооллоо гэж зөвлөдөг. Дан хөхөөр хооллох бол мэдээж номер 1 опшн. Гэхдээ хөхний сүн хангалтгүй ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар хүүхдээ хөхлөх боломжгүй болсон тохиолдолд нэмэлт цүг уулгаж болно. Тэгэхээр 6 сар хүртэл нь дан хөх юм уу эсвэл нэмэлт цүг л уулгана гэсэн үг. За дараагийн нэг хүүхдийн хоолтон дээр анхаарах ёстой зүйл бол 6 сар хүрсэн 7 хоногоос нь эхлээд хүүхдийг бор хооллонд оруулах хэрэгтэй байдаг. Зарим тохиолдолд хүүхний сүү илбэгтэй хүмүүс бол 8-9 сар хүртэл нь явуулчихдаг ч юм уу тиймэрхүү тохиолдол байдаг. 6 сар хүрээд одоо ихэн сүнээс хангалттай шимтгийлэл авч чадхаа болдог. Угаасаа нэмэлт хоолнд зайлшгүй орох шаардлага үүсдэг. Бас зарим тохиолдолд бол 4-5 сартаад нь ингээд хүүхдийн яг нөгөө рефлекс хөгжөөд хүний ам дагуулж чаддаг, хоол руу хардаг тиймэрхүү рефлексүүд нь хөгжөөд тэгэхээр өлсөд байна, хоол идэх гээд байна гэдээ буруу ойлгоод хүүхдээ эртнээс хоолнд оруулцдаг. За тэр бол бас хүүхдийн яг тэр зөв хоолтын суурь бол буруу тавигдаад эхэлчихлээ гэсэн үг. Маш олон оронд хийгдсэн хэдэн зуун төрлийн судалгаан дээр үндэслээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 6 сартаад нь хоолнд оруулах нь зөв юм а гэдэг шийдвэрийг гаргаад одоо дэлхийн бүх улс оронд бол энэ яг заавар зөвлөмжийн дагуу явж байгаа. Тэгэхээр 6 сар хүртэл нь хүүхдээ ямар нэгэн өөр төрлийн каш ч юм уу, жимсний нугс ч юм уу тиймэрхүү юм бол өгөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Яг 6 сар хүрсэн үед нь бор хоолнд оруулах хэрэгтэй. Дараагийн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг зөвлөмж бол 1 нас хүртэл нь дор хаяж хүүхдээ хөхөөр хооллох хэрэгтэй. 1 нас хүртлээр ер нь бол хүүхд шин тэжээлийнхаа дийлэнх хувийг хөхнийхөө сүүнээс авч идэг. Тэгэхээр 6 сар хүрлээ бор хоолнд орсон чигийн гутлаа хүүхдээ хөхнөөс гаргаж болохгүй 1 нас хүртэл нь дор хаяж хүүхдээ хөхүүлэх хэрэгтэй. Тэгээд дахиад Дэлхийн эрүүл мэндээс байгууллагын зүгээс зөвлөдөг зөвлөмж болж өгвөл 2 нас хүртэл нь хүүхдээ хөхүүлэхийг зөвлөдөг. 2 нас хүрсний дараа ч гэсэн хүссэн үедээ ер нь бол хөхүүлэхийг зогсож болно. Гэхдээ дор хаяж 2 нас хүртэл нь хөхүүлжүүлэх сайн гэж зөвлөдөг. Төрсөн цагаас эхлээд 6 сар хүртэл хөхөр хооллоход бол маш олон асуудлууд бас тулгардаг. Тэр талаар бол миний хувийн зүгээс өгөх зөвлөгөөнүүд бол YouTube суваг дээрээ тавьсан байгаа. 6 сартад нь бор хоолнд оруулах үед хэрвээ ээжүүд мань хүсэх юм бол сургалтанд тийм яг хүүхдийн нэмэлт хоолнд хэрхэн оруулах вэ гэдэг сургалтанд сууж болно. Эсвэл англи хэлтэй ч юм өөр хэлтэй хүмүүс бол интернет орчинд өөрсдөө судалгаагаа хийгээд хүүхдэд хоолнд оруулах бүрэн боломжтой. Заавал сургалтанд суух шаардлагагүй. Тэгээ ягаан дэвтрийн ард бас хүүхдээ хизээ бор хоолнд оруулах уу, ямар хөө байдлаар бор хоолнд оруулах уу гэдэг талаар бас зөвлөмжүүд байдаг. За миний зүгээс зөвлөх сургалт бол энэ мөнгөн цэцэг эмчийн сургалт байгаа. Мөнгөн цэцэг эмч бол яг энэ хөхөр хоолтын талаар сургалт хийдэг. Хүүхдийг нэмэлт хоолнд оруулах талаар сургалт бас хийдэг. Тэгээ яг хүүхдийн хэмж, нэраа хэмж, олон улсын хөхөр хоолтын зөвлөх хэмж гэж явдаг. Надтай адилхан Fulbright-ийн тэтгэлэг аваад Америкийн нэгдсэн улсад нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалалт ирсэн юмж байгаа. За би бол яг 2 сургалтанд нь хоёуланд нь суужсэн. Өөрийнхөө энэ эрүүл хоолтын сургалтаар яг тэр мөнгөн эмчийн сургалттай адилхан контент бэлтчихээр одоо яг тухайн хүний оюуны өмчийг энд давхар яриад бол дэмий байх. Тэгэхээр яг нэмэлт хоолны сургалт сонирхч байвал өөрөөсөө тэр сургалтыг сонирхоод суугаад үзээрэй. Миний энэ сургалтаар бол няраа бор хоолнд оруулах үе юм биш. Ерөнхий гэр бүлийн хэмжээнд одоо бүх насны хүмүүсийн эрүүл хоолтын талаар илүү төвлөрч ярина. Хамгийн гол анхаарах ёстой зүйлүүд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1 хүртэлх насны хүүхдэд бол давс ийсэн чихэр өгөхгүй байхыг бол зөвлөдөг. Хөхний сүүнээс хангалттай давс ийсэн чихрийн хангамжийг бол авдаг гэж үздэг. За тийм учраас 1 нас хүрээгүй хүүхдэд хизээч чихэр шоколад бол өгч болохгүй гэсэн үг. Хоолнд нь каш илээ чихэр давс хийж болохгүй гэсэн үг. Бор хоолнд орлоо янз бүрийн нухаш одоо бантан ч юм уу хоолууд хийж өглөө гэж бодъё. Ногооны нухаш, ногооны цутан, брокколийн цутан одоо бантан ч гэдэг юм уу төрөл бүрийн хоолууд танилцууллаа. Тухайн үедээ тэр хоолоо давсаар амтлахгүй гэсэн үг. За 1 наснаас доош наснд ингээд давс ийсэн чихрээр хоолыг амтлаад ирэхээр хүүхдийн амтлах мэдрэмжинд бол маш хүчтэй нөлөөлдөг. Тэгснээрээ насан туршдаа тухайн хүүхд тийм давслаг ийсэн чихэрлэг хоолнд илүү дуртай болох гэдэг. Амт судалтай хоол ер нь бол идэж чадхаа болох тийм буруу хоолны зуршлыг нь бүр тэр нэмэлт хоолнд орж байгаа үед нь эцэгчүүд нь тавиад өгчдөг гэсэн үг. Чихрийн хэрэгцээг бол хүүхэд яг чихэр шоколаднаас биш өөрөө идж байгаа хоолноос угаасаа авчдаг. Тэгэхээр нарийн ногоонууд бүх төрлийн жимснүүд угаасаа тодорхой хэмжээний чихрийг дотроо агуулж идэг. Тийм учраас олон төрлийн жимс ногоо өгж байгаа тохиолдолд бол хүүхэд бол чихрийн дутагдалд орно гэж угаасаа хийзэж байхгүй. Эхийн сүүнээсээ ч гэсэн чихрийг бол маш ихээр авж байгаа. Тийм учраас 1 нас хүртэл нь бол одоо гацта ундаа жуус ямар нэгэн чихрийн хоолттой жуусыг хүртэл хүүхэдтэй огт өгөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэгэх юм бол
ирээдүйд тийм чихэрлэг амттан юмд дуртай буруу хооллох гэдэг тиймэрхүү төрлийн хүн бол болохгүй суурийг нь тавьж өгнө гэсэн. За тэгээ хүүхдээ яг эрүүл хооллоод байна уу, би хүүхдээ аятайхан зөв хооллоод байна уу гэдгийг мэдэх хамгийн том үзүүлэлт нь бол хүүхдийн өсөлт хөгжлийг хэмжих байдаг. Бие физиологийн хувьд бие физиологийн өсөлт хөгжилт нь хэвэн явагдаж байвал тухайн хүүхдийг ер нь бол зөв эрүүл хооллож гинэ гэж үзэх анхан шатны шалгуур болдог. Тэгэхээр хүүхдийн өсөлт хөгжлийг зөв яваад байна, буруу яваад байна гэдгийг яаж шалгах вэ гэхээр 5-аас доош насны хүүхдийг хэмжих бүх эмчтгүүнүүд нь бол өрхийн эмнэлэг, сумын эмнэлгээс өгдөг. Ягаан дэвтэр дээр нь бол хүснэгт нь байдаг. Тэгэхээр тэр ягаан дэвтрийнхаа хүснэгтэн дээр хүүхдийн анжийн өндрийг нь тэмдэглээд одоо яг зөв яваад байна, буруу яваад байна гэдгээд тухайн бүрт нь шалгаад явчих бүрэн боломжтой. Интернетийн орчинд өөртөө ороод хүүхдийн өсөлт хөгжилтийг хэвэн байгаас шалгах болно. За тэгэхээр тэр талаар бас би та бүхэндээ одоо интернетийн орчинд яаж үзэх вэ гэдгийг одоо харуулъя. За тэгэхээр бүгдээрээ Google дээр Children BMI calculator буюу хүүхдийн биеийн массын индексийн тооцоолох гэж хайчна. За эхний вебсайт бол Америкийн 2 дахь Стэнфорд сургуулийн одоо энд Их Британий вебсайтууд бол харагдаж байна. Аль нь ч болно, яг адилхан бодно. Бүгдээрээ Америкийнх руу н орчээ. За тэгээд метрик системээр бодохыг нь сонгоно. Тэгээ хүүхд эхний ээлжинд бол энэ хүүхдийн насыг оруулна. За би өөрөө хүүхдийн мэдээллийг харуулъя. 2 нас 7 сартай. Тэгээ хүүсийн сонгоно. Тэгээд 96 см өндөртэй 16 кг жинтэй одоогийн байдлаар байгаа гэд оруулахад тэгээ цаанаас нь автоматар бодоод өгчихнө. За биеийн массын индекс нь бол 17.4. Тэгээ хуваар бодох юм бол 81-р хувьд орж ийнэ гэсэн үг. Энэ хүүхд өсвөр насныхны яг энэ биеийн массын индекс бол том насан турш хүмүүсээр өөрөөр бодогддог. За манай хүүхдээр эрүүл жинтэй бүлэгт бол орж ийнэ гэсэн үг. Энэ healthy weight гэсэн. Эрүүл жинтэй хүүхдүүд яаж боддог вэ гэхээр энэ 5%-аас 85% нь багтж байгаа бүлгийн хүүхдүүдийг бол эрүүл жинтэй гэж үзээд байдаг. Одоо 100 хүүхд айлгаж бодоход хамгийн бага жинтэй 5% нь багтж байгаа хүүхдийг бол дутуу жинтэй, бага жинтэй гэж үздэг. 85-аас 95% нь багтж байгаа хүүхдүүдийг бол илүүдэл жинтэй. 95-аас 100% нь багтж байгаа хамгийн тэр 100 хүүхд дотроос одоо хамгийн их жинтэй 5%-ийг нь бол хит тархалттай илүүдэл жинтэй хүүхдүүд гэж үздэг. Тэгэхээр хамгийн чухал харах ёстой тоо бол энэ 81% гэдгийг бол хараад энэ хувь дотроо алинд нь багтж ийн вэ гэдгийг харахад болно гэсэн үг. За бүгдээ одоо хүүхдийнхээ өндрийг хэр хэвийн өсөлттэй байгааг шалгая. Children's Growth Percentile Calculator гэж Google дээрээс хагаад за аль вебсайт нь ч болно. Энэ бол одоо жишээ нь Center for Disease Control гэдэг Америкийн одоо вебсайт байна. Stature гэдгийг нь сонгоно. Өндрөөш нь одоо хэмжинэ гэсэн үг. За 11 сарын 24-нд 2020 онд манай хүүхд төрсөн. Америкийн вебсайт учраас 11 сард төрсөн гэдгийг нь эхэлж бичнэ. Stature буюу өндөр дээр нь одоогийн байдлаар манай хүүхд 96 см байгаа. Тэгээ сантиметр гэдгийг сонгоноо. За тэгэн гут ингээ автоматар график дээр бодогдоод харагдчихна. Манай хүүхд бол одоо жишээ нь 100 хүүхд ингээд чагсаагаад шалгаад үзэхэд бол 89.2-т буюу одоо нэлээд өндөртэй орж ийн гэсэн үг. Дээшээ одоо 100 дахь хүүхд нь бол хамгийн өндөр хүүхд гэсэн үг. 50% таа гарах юм бол танаа хүүхд бол яг дундаж байна гэсэн үг. 50-аас доош гарсан тохиолдолд ер нь бол эмчит үзүүлээд зөвлөгөө аваад хоолтон дээр анхаарахад бол буруудахгүй гэсэн үг. 6 сар бор хоолнд орлоо зайшгүй анхаарах шаардлагатай зүйлийг зөвгийн бал өгөхгүй байх хэрэгтэй. Нэг нас хүртэл бүр огт өгч болохгүй. Дараагийн нэг анхаарах ёстой зүйл бол энэ ямааны сүв, үнэний сүв монголчууд маш их өгөл байдаг. За тэр бол яг хүүхдийн илгэнд маш муу байдаг. Тэгээ том болохоор ер нь бол илэг муутай хүн болно гэсэн үг. Тэгэхээр нэг нас хүртэл тэр ямаа үнэний сүв бол ерөөсөө өгөхгүй байх хэрэгтэй. Нэг наснаас нь эхлээд усаар шингэлээд баг багаар уулгаад сургаад явчих болно. Үнэний сүв маань өөрөө уур гихтэй байдаг. Тэгээд нэг наснаас доош насны хүүхдийн илэг бол тэр уургийг задлах чадваргүй байдаг. Дутуу болсон хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг аль болох өгөхгүй байх хэрэгтэй. За тэгээд жишээ нь өндөг шаарлаа гэхэд өндгөө нүдэлж шарахгүй ч юм уу яг ингээ гүйцэд болгож шаарж өгөх хэрэгтэй. Дараагийн нэг анхаарах ёстой зүйл бол бага насны хүүхдэд бүх шүдэн гүйцэд ургаагүй хазах одоо жанжлах чадвар нь гүйцэд хөгжөөгүй хүүхдэд хатуу самар тийм хатуу төрлийн хоолыг аль болох өгөхгүй байх хэрэгтэй. Гүйцэд жанжилж чадаагүй тэгээ цаашаа залгаад хоолоо нь хахах эрсдэлтэй байдаг учраас за энд бол бас загсны яс мас орно. Усан үзүм бол бас их орно. Усан үзмийг өгөхдөө
бүтнээр нь хальтаа өгч болохгүй. Тэгэх юм бол яг ингээд хүүхд хоолон дэр нь тэглээ хахах магадлал маш өндөртэй. Тийм учраас дундуур нь заавал зүсэж өгөх хэрэгтэй. Тэгээд хамгийн сүүлд нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж гэдэг нь 5-аас доош насны хүүхэд, ялангуяа хөгжиж буй орнуудын хүүхдүүд ихэвчлэн D витамины дутагдал, А витамины дутагдал, тэгээд цайрын дутагдалд орох гэдэг. За тийм учраас 6-аас 59 сартаа хүүхдэд А витаминыг энэ анхаа шатны эрүүл мэндийн байгууллагаар нь дамжуулж тараана гэсэн тиймэрхүү зөвлөмжийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгдөг. Энэ зөвлөмжийн дагуу манай өрхийн эмнэлэг, сумын эмнэлгүүд бол А витамины ирж аваарай гэдэг энэ 59 сараас доош сартаа хүүхдүүд бүгдэнд нь жил болгон А витаминыг тараадаг. Тэрийг одоо яг өрхийн эмнэлгээс аваад хүүхдэдээ бол хариуцлагатай агуулах хэрэгтэй. Цайрын нэмэлт бэлтгэл өгөхийг бас зөвлөд байгаа. За ихэвчлэн одоо шингэн алдаад байгаа үед бол цайрын нэмэлт өгөхийг бол зөвлөдөг. Манай Монголд одоохондоо бол А витаминыг өгöd байгаа. Цайрыг бол арай өгч эхлэх байгаа. За тэгээд D витамины хувьд бол угаасаа бүх насныхан уух хэвээр зөвхөн 5-аас доош насных ч гэлтгүү. Хүүхд төрөөд 14 хоногтойгоос эхлээд D витаминыг өдөр болго уух шаардлагатай. За өнөөдрийн маань хичээл ингээд дуусчихна. Дараагийн хичээлүүд дээр ярих одоо ерөнхий эрүүл хоолтын суурь ойлголтууд бол энэ 5-аас доош насны хүүхдүүд ч гэсэн адилхан үйлчилнэ. Зүгээр яг энэ хичээлээр бол 5-аас доош насны хүүхдүүдэд зайлшгүй анхаарах шаардлагатай зарим нэг зүйлүүдийн талаар та бүхэнд ярилцлаа. За дараагийнхаа хичээлээр уулзъя. Баяртай.